Ийм учиртай байхгүй юу? За нэг тогтоол дээр хоёр өөр зүйлийг хамттах нь ингээд оруулаад ирж байгаа. За энийг салгая гэсэн. За салгачлаа. Тэрийг сая бид нар ингээд салгаад дэмжчихлээ. За стратегийн хувьд бол туулын хурдны зам, тойрог хурдны зам бол одоо энэ түгжрэл бууруулах дээр хэрэгтэй юм байна. Тийм учраас одоо ингээд орж ирж байна. Тодорхой одоо үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн газраас ингээд оролцоод ингээд явах юм байна. Газраас одоо хуваагаад. За энийг бол дэмжиж. Окей. За тэгвэл энэ төрийн үйлчилгээ гэдэг нэрээр үндэсний урлагийн театр гэдэг юм барих гэдэг юм байна. Энэ нь тусдаа байя. За тусдаа. Сая тусдаа салгачлаа. За тэгвэл одоо байршлын хааны гэхлээр дахиад нөгөө цэцэрлэг хүрээлэн дээр гिचиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ танилцуулга дээр айгүй ойлгомжтой харагдчихлээ шүү дээ. Газрын зургаар ингээ гаргаад өгсөн. Тэгээ тэн дээр юу харагдаж байгаа гэхлээр километр хүрэхгүй зай буюу ертөнцийн зүгээр хойдолт буюу замынх нь хойдолт нь бэлэн газар байгаа байхгүй юу? Тэр газар дээр хилцээр хийгээд яагаад энэ одоо төрийн үйлчлэгээ төлөвлөж болохгүй байгаа юм бэ л гэдэг санал. Тэгээ энийг одоо та саналаараа хэрв одоо дэмжиж байгаа бол дэмжээд эн чинь цаашаа үргэлжлээд явна шүү дээ. Тэр газрын хилцээр хийгдэн болохгүй бол одоо нөхөн олгууртаа мөнгөний тавьж өгөнч гэдэг юм уу. Ингээд юмнууд явна шүү дээ. Тэгэхээр энэ дээр л би санал хураагаад өгөөч л гэж байгаа юм. За үндэсний урлагийн их театрыг үндэсний цэцэрлэг түрээлэн дээр биш, хойдолд байгаа хувийн хвшлийн газар дээр ажлын хэсэг гаргана уу, тохиролцоо хийж одоо байршуулах ажлыг эхлүүлье гэсэн саналын томьёололоор. За энэ саналыг дэмжиж гэсэн саналын томьёололоор санал хураалт. За санал дэмжигдсэнгүй. За нэмэлт тайлбар урлагийн дэгийн дагуу. За та ингээд нөгөө түүхэн шийдвэр гаргаж байгаа шүү. Энэ нөгөө протокол дээр тусагдж байгаа. Би албаар бас үг авч хэлээд байгаа юм. Нөгөө шууд лайв явж байгаа учраас нийслэлчүүд харж байгаа. Бидний уух ус, ундны усанд те ирээдүй хооч уу мэдэхгүй байна. Өнөөдөртөө бол мэддэхгүй байна. А гэхдээ 10 жилийн дараа, 20 жилийн дараа, 30 жилийн дараа энэний одоо муу сайн үр дагавар нь цаг хугацааны ирэхээр тодорхой болох бах л да. Тэгээ өнөөдөр улааран ингэж дайрч ундныхан ус руу ирээдүй рүүгээ ингэж одоо буруу шийдвэр гаргаж байгаад бол би бол одоо хувьдаа их харамсаж байна. Харамсаж байна. Тэгээ гих мэтлэн ийм одоо шийдвэрүүдийг цаашид одоо битгий гаргаасаа гэж одоо та хэдээс бас хүсье. Зөвхөн одоо өөрийнхөө хувийн эрх ашиг, намын эрх ашиг гэхээс илүү улс их орныхын эрх ашигыг, үр хүүхдийн эрх ашигыг түрүүнд тавьж бодосоо гэж одоо журмын нөхдөөсөө хүсье. Баярлалаа.